Ямар шиштэй үлмэр замсдаг газар шиг тэртээ тодорхой хэрэгтэй. Энэ манай нэг жолооч арх хуудсан явж байгаа баригдсан байна. Тэгээ сая дуудаад байна. Хэдэн номер ямар авсан бэ? 19-029 гэх. Сардлын дуурсан тийм. Та өөрөө ямар авсан шалгаж юм бэ? Механик. Шалгах механик нөө. Тийм. За таны ажлын үндсэн чиг үүрэг юу вэ? Машиныхаа бүрэн бат жолооч нар юу шалгаал гэж байна. Өдөргөн гардлын шалгах хэрэгтэй тийм. Өнөөгдөө шалгасан уу? Шалгасан. За энэ цаудэр гэж шалгасан уу? Шалгасан. Яаж шалгасан? Өглөө бичиг баримтын үзээд тэгээд үнэртүүлэл гаргасан даа. Ирүүлээсэн шүү дээ. Тэр энэ жолооч одоо хэдэн зөвхөлтөй мэдсэн үү? Мэдсэн сая. Хэдэн? 193 гэсэн. 193. Одоо тийм. Энэ машин дээр зөвхөлт юм. Тий. Нэмэгдэж байгаа. Тээврийн гэрчлэгүүг автомашиныг та хөдөлгөөнд орцуулах хэрэгтэй байгаа юу? Баггүй. Тэг яг орцуулсан. Энэ автомашин гэрчлэгүүг нэг мэдсэн үү? Мэдсэн. Тэг яг орсон. Томдож аль компани жолооч вэ? MC дээ. Тий. За, хизээ хаана юу уусан бэ? Австралиороо нэг 75 уусан. Ястра. Хоёулаа. Хоёлаа. Гурваа. Гурваа. Өглөө хэдэн цагт ажил гарсан бэ? Өглөө гэрээс 4:20 гэж ороод. Додоо 50 гэхэд. За. Ажлаас гарах чинь шалах механик гэж юм байдаг шүү дээ. Тэр нь чамайг арь согтор 800 дууж хэрэгэлсэн үү? Эсвэл эрүүл мэндийн бие байдал чи 90 жиг юм дэмгүүрдэ шалгадаг юм байна уу? Шалгасан. За, шалгаад таныг эрүүл гэж бодсон юм. Би шалгах гэж юу яасан та би өөрөө эрүүл байсан юм чинь. За. Тэгээд юу яасан л та. Яг ажлын өнөөгөр очоод би согт байсан арх гараг ус тэгээд яг тэр чигээр явж байгаа. Илээд арх гарсан уусан байхгүй. Тэгээд ингэж явж байгаа олон хүний амнаас дээж явж шүү дээ. Тэгээд иймэрхүү байдалд ингэж явж болж байгаа юм. Антай миний буруу байгаа. Миний буруу байгаа. За энэ танаас өтөрлийн зэргийг драгер баазар үлээлгэж шалгая заяа. Одоо таны 10 секунд тасалдгүй үлээ гэх заяа. За. Нэг бүхэл 93% согттой явж шүү дээ. Нэг бүхэл 93% согттой тийм үү? Харуу. Энэ дараагийн багчийг 820%-аас дээш гарсан үсэл тэрс жолоо болоо юу гэж байна. Тэгэхэд нэг бүхэл 93% согтол гэдэг нь энэ маш өндөр согтолтой юм тийм үү? Харсан да. Гараг уу. Чи өөрийгөө хараад баг мэдчихэж байгаа үү гэдэг юм гарсан гараагүй юм өөрөө ч мэдчихэж байгаа үү гэдэг.